За сайн бацгаана та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Public Defender Lawyers хуулийн фирмээс ярьж байна. За манай хуулийн фирмээс та бүхэндээ хэрхний агуулга хүргэдэг хуулийн цаг нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Public Defender Lawyers хуулийн фирмийн хуулийн зөвлөх хагаар хэдэн мэнэ би энэ удаагийн дугаараараа та бүхэндээ худалдаа авах гэрээний талаар өнөхөө гэрээний маань хэрэгцсэн зохицуултын ямар байдаг, мөн дээрээс маань иргэд маань худалдаа авах гэрээ байгуулахдаа аливаа төрлийн төрөн худалдаж авахдаа юун дээр анхаарах зайлшгүй шаардлагатай гэдэг талаар ярилцсан. Тэгэхээр худалдаа авах гэрээ гэдэг бол иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243-ийн 1-т зааснаар зохицуулагдсан. Тэгэхээр иргэний хуулийн гэрээний бүлгийн хувьд үзэх юм бол бусдын өмчлөлт хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүрэгт хамаардаг байгаа. Тэгэхээр худалдаа авах гэрээ гэж юу вэ гэвэл нэгдүгээр худалдагч тал болон худалдан авагч талуудын хооронд үүсэж байгаа эрх зүйн харилцаа. За энэ дундаа худалдагч нь бит байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлт шилжүүлэх, за дагалдах эрхийн бичгийг бас давхар шилжүүлэх. За худалдан авагч нэг харилцан тохиролцсон өмнө үлсийг бол буцаан төлөх үүргийг бол талууд тус үүрэг хүлээдэг ийм гэрээ байгаа. Тэгэхээр худалдаа авах гэрээ гэдэг бол нийгэмдэр маш их өргөн хэрэглэгддэг гэрээ байгаа. Тухайлбал үзэх юм бол бид өдөр тутамдаа энэхүү гэрээний харилцаанд оролцож байдаг нэг жишээ дэлгүүрээс үндэсний бүтээгдэхүүн худалдаж авах. За Walmart-ууд болон бусад эхлэлгүүрүүдээс хувц эд хөгшил худалдаж авах. За эд хөрөнгө гэрийнхаа эд хөрөнгөдөө худалдаж авах. Автомашин, орон сууц худалдаж авахдаа энэхүү гэрээний харилцааны нэг тал болон оролцдог юм аа. Тэгэхээр энэхүү өргөн хэрэглэдэг гэрээ маань өөрөө иргэний хуулийн дээр бол зохицуулагдсан өөрийн гэсэн хэлбэр, шаардлага, за зарим нэг бол ойлголтуудыг агуулсан. Түүний нэг нь юу юм бэ гэхээр энэхүү гэрээ маань бол бас тодорхой нэг 5-6 төрлийн өөрийн гэсэн хэлбэртэй. Бид нар бол энэ удаагийн дугаараараа яг тусгаасан хэлбэрүүдийг бас яг тодорхой төрлийн худалдаа авах гэрээний үн гэж юу вэ? Гэрээний зүйл гэж юу вэ? Мөн дээрээс нь төрөнгийн тухайн худалдааны зүйл буюу гэрээний зүйл буюу төрөнгийн доголдлын талаар ярилцсан. За нэгдүгээрт гэрээний үн гэж байгаа. Гэрээний үнийг бол талууд өөрсдөө харилцан тохиролцсон. За харилцан тохиролцоогүй байх юм бол үн тодорхойлох журмыг бол бас тохирсон байх зайлшгүй шаардлагатай. Хэрвээ гэрээний үнийг тодорхойлоогүй, мөн дээрээс нь үнийг тодорхойлох ажиллагаа буюу журмыг тодорхойлоогүй байх юм бол энэхүү гэрээ байгуулагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн улсын дэжүүгээс тайлбарлсан байдаг. Тэгэхээр энэхүү зохицуултыг бол яагаад бид нэр ингээд энэ удаагийн дугаараар онцлог болгоод 243 дугаар зүйл буюу худалдаа авах гэрээг авч хэлцэж байгаа юм гэхээр Монгол улсын шүүхийн байгууллагт хянан шийдвэрлэгдэж байгаа нийт иргэний хэрэг маргааны багагүй хувийг бол энэ худалдаа авах гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа бол эзэлж байна. За тэгэхээр гэрээний үнний талаар түрүү ярьжсэн тийм үү? Талууд та альва нэгэн эд хөрөнгийг бусдад худалдаж байгаа эсвэл бусдаас худалдаж авч байгаа тохиолдолд зайлшгүй үнийг бас тодорхойлох шаардлагатай. За үн тодорхойлогдоогүй байх юм бол ядаж үн тодорхойлогдох журмыг бол батлах хэрэгтэй. Тохиролцох ёстой. За үн тодорхойлох энэ журам гэдэг нь юу юм бэ гэвэл гэрээний үн гэдэг дээр бол эд хөрөнгийн гэж заасан шүү дээ. Тэгэхээр үнийг тодорхойлох арга хэрэгсэл гэдэг бол жишээ аваад утгах юм бол худалдаж байгаа үнийг тодорхойлохдоо зах зээлийн үнээр тодорхойлно. Эсвэл сургалтын төлбөрийн хэмжээгээр тодорхойлно. Эсвэл тэр зах дээр зарагдж байгаа яг энэ бараатай ижилхэн байдлаар үнийг тодорхойлно гэж заасан байгаа бол энэ бол үн тодорхойлох арга хэрэгсэл болж орж байгаа маа. Тэгэхээр зайлшгүй үнийг бас гэрээний талууд бол зайлшгүй тогтоох ёстой шүү. За хоёрдугаар зохицуулт бол эрх зүйн эд хөрөнгийн доголдол гэдэг ойлголт байгаа. За эд хөрөнгийн доголдол гэдэг бол өөртөө бас ийм хоёр төрлийн ойлголтыг бас агуулдаг. Тэрний юу гэхээр дөрвөн тодорхойлт нэрсэндээ эрхийн эд хөрөнгийн эрхийн доголдол болон эд хөрөнгийн бит байдлын доголдол гэж байгаа. Тэгээд эд хөрөнгийн бит байдлын доголдол гэдэг нь бол тухайн талуудын хоорондоо харилцан тохиролцсон эд хөрөнгийн тоо, хэмжээ, чанарын асуудлыг ярьдаг. Жишээлбэл 10 ширхэг iPhone 10 утсыг худалдаж авъя гэж гэрээгээр тохирсон байх юм бол 10 ширхэг iPhone 10 утас өөрөө 10 гэдэг тоо маань өөрөө эд хөрөнгийн доголдлын нэг шин чанар. За iPhone утасны маань чанар үзүүлэлт хэмжээ маань өөрөө бас нэг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал гэдэг тал руу ордог. Тэгэхээр эд хөрөнгийн доголдол гэдэг бол
Төрөнгийн бит байдлын тоглолт гэдэг бол хэмжээ тоо чанараас нь хамаарж байгаа үзэгдлээ хэлж байгаа. За төрөнгийн эрхийн зөрчлийн төрөнгийн эрхийн тоглолт гэдэг бас ойлголт байгаа. Төрөнгийн эрхийн тоглолт гэдэг бол за хотолцсон төрөнгийн хувьд бол 3 дахь этгээд өөрийн идэх эрхийн талаар хөдөлгөгчд одоо бие даасан шаардлага, комплен шаардлага гаргах харгүй бол эрхийн зөрчилгүй төрөнг гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо хөдөлтөө авагч талуудын хооронд үүссэн гэрээнээс одоо 3 дахь этгээд хөдөлгөгч талд одоо комплен шаардлага гаргах харгүй нөхцөл байдлыг ойлгож байгаа. Жишээлбэл энэ төрөнгийг одоо жинхэнэ өмчлөгч нь, шударга өмчлөгч нь, шударга эзэмшигч нь хин юм бэ? Энэ төрөнгийн яг хууль ёсны өмчлөгч нь хин юм бэ гэдэг дээр маргаан үүсгэх тохиолдолд бол эрхийн зөрчил хүн энэ төрөнг байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ төрөнгийн бит байдлын тоглолттой холбоотой бол хөдөлгөгч болон хөдөлтөө авагчны тулд хууль зүйн хувьд бол тодорхой төрлийн шаардлагууд байдаг. За хөдөлгөгч нь бол энэ төрөнгийн мэдээж энэ төрөнгийн болон эрхийн тогтолцоогүй энэ төрөнгийн шилжүүлэх үүрэгтэй. За харин хөдөлтөө авагч нь энэхүү үүргийн дагуу бол бит байдлын болон эрхийн тоглолтын төрөнгийг шилжүүлэхийг одоо шаардах хэрэгтэй. Мөн дээрэс нь доолтлын ирсэн тохиолдолд түүнийг одоо цасан чанаруулах, өөр бараа бүтээгдэхүүнээр солиулах, за одоо доголдлыг арилгахтай холбоотой өөрөөсөө гаргасан зардлыг нөхөн шаардах, за гэрээнээс татгалзах хүртэлх хэмжээний одоо ийм хууль зүйн эрхийг бол эдэлдэг байгаа. За мөн дээрэс нь хөдөлтөн авагч нь төрөнгийн доголдолтой холбоотой комплен шаардлага гаргах эрхээ алддаг нэг юм хууль зүйн зохицуултууд байдаг. Энэ бол маш чухал, энийг бол бас анхааралтай сонсоод аваарай. Энэ юу гэдэг юм бэ гэхээр хөдөлтөө авагч нь одоо 3 төрлийн тохиолдлыг гаргаж байгаа тохиолдолд комплен шаардлага гаргах эрхээ алддаг. Нэгдүгээр тухайн эд төрөнгийн доголдлын талаар одоо хүлээж авах үед уг төрөнгийн доголдлын талаар мэдсэн эсвэл мэдэх боломжтой байхад түүнийг хүлээгээд авчих юм бол эд төрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдна. За бидний үндсэн концепт одоо энэ удаагийн дугаарыг нэвтрүүлгийн үндсэн концепт нь бол одоо эд төрөнгийг одоо худалдаж авахдаа юун дээр анхаарах вэ? Иргэн та одоо автомашин болон орон сууц худалдаж авахдаа юун дээр анхаарах вэ гэдэг одоо үндсэн агуулгын хүрээнд явж байгаа. Тэгэхээр альва төрлийн автомашин эд төрөнгийг одоо орон сууцыг худалдаж авахдаа та тухайн автомашины дэвдрэл гэмтлийг мэдсээр үжиж хүлээгээд авчих. Эсвэл мэдих боломжтой хэрнээ хүлээгээд авах юм бол энэ дэвдрэл гэмтэлтэй холбоотой гомдлыг шүүхт гарах боломжгүй байдаг шүү гэдэг бол хууль зүйн зохицуултыг ярьж байгаа. За хоёрдугаар эд төрөнгийг одоо шилжүүлэх авах үед нэн дээр шалгаж авах үүргээ биелүүлэг. Энэ бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэлтийг одоо хөдөлтөө авагчид бол хамааралтай ойлголт. Тэгэхээр тухайн эд төрөнгөтэй холбоотой одоо нэн дээр шалгаж авах үүргээ биелүүлэг авах юм бол одоо би гомдлын одоо шаардлага гаргахыг алднаа. За гуравдугаар нь бол одоо бидний инсентивтэй бас төдийлөн хамаарлагын бол хууль зүйн хувьд бол гомдлын шаардлага гаргахыг алддаг одоо босод тохиолдол байгаа. Энэ бол иргэний хуулийн одоо 255 дугаар зүйл дээр одоо тусгаалan заасан. Тэгэхээр бид нар бол үндсэн гол жишээ рүү ороод явъя гэж байна. За энэ удаагийн дугаараа хамгийн гол зүйл бол иргэн та автомашин худалдаж авахдаа орон сууц худалдаж авахдаа юун дээр анхаарах вэ? Нэгдүгээр автомашин дээр холбоотой яриа. За манай одоо Улаанбаатар хотын хэмжээнд мөн дээрс Монгол улсын хэмжээнд бол автотеврийн хэрэгсэл автомашиныг худалдаж авахдаа маш олон сувгаар дамжуулж худалдаж авч байгаа. За одоо машины зах дээрээс авч ийн, чэнжүүдээс авч ийн, иргэдээс авч ийн, иргэд одоо найз нөхдөсөө амаатан саднаасаа танилаасаа автомашиныг худалдаж авч ийн. За албан ёсны дистрибьютор одоо албан ёсны худалдан борлуулах эрхтэй борлуулагч пүүсүүдээс авч байгаа юм тохиолдол байгаа. Тэгээд аль ч сувг, аль ч одоо газраас одоо та автомашин худалдаж авсан дараах үндсэн дөрвөн шаардлагыг бол ерөнхийдөө бас бодоод үзэх хэрэгтэй. Нэгдүгээр автомашины үндсэн үнийг тохирч гэрээн дээр тусгах хэрэгтэй. За энэ дээр яагаад энийг чухалчлаад авч үзсэн бэ гэхээр одоо найзтай машин зарж байгаа тохиолдолд 20 сая төгрөгийн одоо пүрүүс 30 машиныг зарж байгаа тохиолдолд 15 сая төгрөг гэдэг одоо гэрээн дээрээ бичсэн тохиолдол бол маш их баггүй гарч байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол та 15 сая төгрөгөөр автомашин үнэлж байгаа бол 15 сая төгрөгийг шаардах хэрэгтэй болж хувирна. За үлдсэн 5 сая төгрөгийг одоо нөгөө этгээд чинь төлөхгүй гэх юм бол яалтчгүй гэрээн дээрээ тусгасан хэлбэрээр бол шүүх түүнийг одоо хангаж үздэг байгаа. За яагаад шүүх хүнийг хангаж үзэж байгаа вэ? Одоо шүүхийн одоо иргэний хэрэг шүүхэд хин шийдвэрлэх тухай хууль буюу одоо шүүхийн урдаа барьдаг энэ хуулийн одоо процессондоо хэрэгэлдэг энэ хуулийн зохицуулалтын дээр одоо иргэд өөрсдөө
нотлох хоронтыг цуглуулах үүрэгтэй. За түүнийхээ өрөөнд иргэдийн одоо хэргийн оролцогчийн цуглуулсан нотлох хоронтын өрөөнд хэрэг маргааны хийний шийдвэрлэдэг одоо ийм онцлогтой байгаа. Хэрэг маргааныг одоо шийдвэрлэхдээ үнэхээр 20 сая төгрөгийн автомашиныг 15 сая гэрийн дээрээ тусгацсан тухайн гэрээг одоо шүүгд нотлох хоронтоор өгсөн байгаа тохиолдолд бол шүүх одоо нотлох хоронтыг одоо үнэлэхээс өөр одоо ийм аргагүй хууль зүйн зохицуулалттай учраас та бол маш нарийнаар бодит байдал дээр тухайн автомашиныг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа гэдгээ бол юун дээр гэрээн дээр заашгүй яг үнэн зөвхөн тусах хэрэгтэй. Хоёрдугаар гэрээний гол нөхцөлтэй автомашины бүрэн бүтэн байдлыг тусах хэрэгтэй. Одоо тухайлбал кузов засвар одоо орсон байх хэрэгтэй юм уу, ороогүй байх хэрэгтэй юм одоо ингээд сэв суусан байгаа юу үгүй юу гэдгийг. Хоёрдугаар хөдөлгүүрийн асаалт хэвэн байна уу, энгийн байна уу, эсвэл өвөлдөө зундаа одоо харилцан адилгүй асч байна уу. За явах эдингийн бүрэн бүтэн байдал өөрөө бүрэн бүтэн байж чадж байна уу. За таавнаас мотор, хороо хөдөлгүүрийн эд анги одоо дөрөв дугуй одоо гэх мэт маш одоо энэ автомашин ч өөрөө их олон зүйлийг өөрөөсөө шаарддаг шүү дээ. Тийм учраас одоо бүрдэл хэсгүүдийг бол гэрээн дээр зайлшгүй гол нөхцөл хэмээн оруулж үзвэл бас их зохимжтой. Зарим нэг зүйлийг бол гол нөхцөлд бол хамааруулж үзэхгүй. Тийм учраас одоо гэрээн дээрээ тохирч байгаа бол бас харилцсан, тохиролцсон гэдэг утгаараа бас танд ашигтайгаар нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэж болно. Аливаа төрлийн гэрээ гэдэг бол аль нэг талд давмгаалan ашигтай байх шаардлагагүй, ёсгүй. Талуудын тэгш ширхгийг л баримтлана. Гэвч одоо миний ярьж байгаа зүйл бол ихэвчлэн хүмүүс тэгш ширхээ алдаад одоо нөгөө талдаа давуу байдал эсвэл одоо нөхцлүүдийг буруугаар ойлгосноос л хуулийн мэдлэг одоо баг зэргийн тутаснаас одоо хөрөнгө мөнгө автомашин одоо өөрийнхөө хөдөлмөрөж өгсөн хөлсөө одоо ингээд буруу зарцуулах юм тохиолдол гардаг учраас одоо ингээд тайлбарлаж байна. Тийм учраас хоёрдугаар шаардлага буюу автомашин худалдаж авч байгаа тохиолдолд автомашин бүрдэл хэсгүүдийг гэрээн дээр бүрэн бүтэн байдлаар заавал тусгаж өгөөрэй. Гуравдугаар за сая төрсөн эрд төрөнгийн доголдол гэж ярьлаа тийм үү. Тэгэхээр одоо эрд төрөнг бүрэн бүтэн байдал гэж ярьж байгаа. Автомашин ямар ч машин автомашин худалдаж авч байхдаа та тухайн автомашины бүрэн бүтэн байдлыг зайлшгүй шалгаж авах үүрэгтэй юм шүү. За түрүүн хэлсэн тийм үү. Эрд төрөнгийн доголдлын талаар гомдлын шаарддаг арга хэрэгээ алддаг нэг тохиолдол нь бол одоо мэдж ийсэн доголдлын талаар эвдрэл гэмтлийн талаар мэдчихсэн боловч түүнийг хүлээж авсан, мэдих боломжтой байсан боловч хүлээж авсан гэдэг бол шаардлага тавьдаг байгаа. Тийм учраас иргэн та бүхэн автомашин худалдаж авахдаа зайлшгүй одоо техник үзлэг одоо автомашиныг одоо үздэг юм хувийн компаниудаар үзүүлээ, шалгаад энэ автомашин маань өөрөө бүрэн бүтэн байдлын шаардлага хангаж ийн үгүй юу гэдгийг эцсийн дүнд үзснийхаа дараа автомашиныг шалгаж авах үүргээ биелүүлээд аваарай. Энэ бол заашгүй нэг танд хоноогдох үүрэг юм шүү. За дөрөвдүгürt тухайн автомашины хууль ёсны өмчлөгчөөс нь худалдаж авсан зайлшгүй шаардлагатай байх ёстой гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн автомашины одоо наад зах нь тээврийн хэрэгслийн гэрчлэгээ гэж байдаг. Тэрэн дээр одоо хэний нэр байгаа вэ? Хэн бичигдсэн байгаа вэ гэж шалтгаалаад бас одоо шүүх шийдвэрлэдэг болсон байгаа. Яг энэ бол тээврийн хэрэгслийн гэрчлэгээ бол өмчлөлийн одоо гэрчлэгээ байж чадахгүйсэн бодит практик дээр бол тээврийн хэрэгслийн гэрчлэгээнд бичигдсэн байгаа нэр бүхий итгээд худалдан барлуулах хэрэгтэй гэдэг одоо юм үзэл рүү бол хөвчлэн орж байгаа учраас ядаж наад зах нь тээврийн хэрэгслийн гэрчлэгээний нэр дээр байгаа этикетээс авах хэрэгтэй. Одоо тээврийн хэрэгслийн гэрчлэгээн дээр дорж гисэн нэртэй хүн байгаа тохиолдолд додолж байгаа этикет нь болд авах юм бол болдоос авах ямар ч хууль зүйн үндэслэхгүй болж өгнө. Тийм учраас яг тухайн автомашины худалдан оруулах эрх бүхий этикетээс худалдаж аваарай гэдэг одоо зөвлөгөө өгч байна. За автомашин худалдаж авахтай холбоотой энэ дөрвөн шаардлага бол одоо өнөөдрийн кейстэй холбоотой өнөөдрийн одоо сэдвтэй холбоотой хууль зүйн шаардлага байгаа. Тэгэхээр тусгаалсан гэрээ болгон дээр өөр гэсэн өөрийн гэсэн хууль зүйн шаардлагатай учраас тухай бүртэн та одоо хууль эрх зүйн мэргэжилтнээс тусгаалсан зөвлөгөө аваад тухай бүртэн бас хууль зүйн шаардлага биелүүлээд яваарай. Миний өгч байгаа одоо манай хуулийн фирмийн хан талаас өгч байгаа энэ зөвлөгөө бол одоо энэ бүхэл бүтэн энэ иргэний хуулийн нэгэн хэсэг учраас одоо бүрэн дүүрэн мэдлэг болж чадахгүй. Гэхдээ бас энэ зайлшгүй шаардлагатай энэ дөрвөн бас шаардлагатай бас биелүүлээд аваарай. За дараагийн зүйл бол орон сууц худалдаж авахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж байгаа. За тэгэхээр орон сууцыг бол бас маш олон төрлийн сувгаар авч байгаа. Бартраар авч байна. За иргэнээс авч байна. Барилгын компаниас худалдаж авч байна. За бүр одоо найдвартай гэж хэлж болох үед одоо юм зуучлалын компаниудаас худалдаж авч байгаа тохиолдлууд бол маш их байна. За эдийн одоо найдвартай газраас авч байгаа ч гэсэн та дараах юм 6 шаардлагыг бол бас үүргээ биелүүлээд өөрөө одоо ингээд өөрөөсөө итгэх санаачлаг гаргаад орон сууц худалдаж аваарай. За нэгдүгürt
тус орон сууцыг өмчлөх хэрэгтэй хууль ёсны этгээдээ судалж авах нь зөв ёсны. Тэгээ өмчлөх эрхийн гишгэн дээр хэний нэр байгаа вэ гэдгээс тэр хүнээс нь одоо орон сууцыг худалдаж авах хэрэгтэй шүү. Хоёрдугаарт орон сууцны талбай хэмжээг гэрээн дээр гол нөхцөл болгон тусгах хэрэгтэй. За одоо гэрээн дээр бодит байдал дээр 100 м2 худалдаж авах гэж байгаа бол гэрээн дээр яг 100 м2-ыг худалдаж авнаа. За энэ 100 м2 хэмжээ маань өөрөө энэ орон сууц худалдаж авах гэрээний гол нөхцөл юм а гэсэн агуулгыг зайлшгүй оруулж өгөөрэй. 3-дугаарт орон сууцыг үнийг үнэн зөвөөр нь гэрээн дээр тусах хэрэгтэй. Тэрний юу гэхээр одоо талууд өөрсдөө тохиролцоод татвараас зайлсхийхийн тулд за мөн дээрээс нь одоо танил найз нөхдүүд хоорондоо гэрээ байгуулахдаа одоо орон сууцны үнийг бууруулж бичдэг л дээ бодит байдлаас 100 сая төгрөгийн орон сууцны үнийг бол 50 сая төгрөг гэж бичих тохиолдол гарч байна. Энэ бол өөрөө хууль зүйн хувьд маш өндөр эрсдлийг танд болон нөгөө талд аль талуудад одоо үүсгдэг. Тийм учраас орон сууцны үнийг бол бүрэн дүүрэн яг үнэн зөвөөр нь бичих ёстой юм шүү. Татвараас зайлсхийж одоо энэ Remax одоо зуучлалын компаниудаас одоо зайлсхийдэн гэдэг үндснээс одоо ингээд төлбөр аливаа төрлийн төлбөр хөлсөөс зайлсхийх зорилгоор үнийг худлаа бичнэ гэдэг бол дараа нь одоо бүрэн үнэ шаардах боломжгүй болно. 100 сая төгрөгийн орон сууцыг 50 саягээ бичсэн байгаа тохиолдолд та 50 сая төгрөгийг шаардаад үлдсэн 50 сая төгрөгөө шаардах ямар ч ирэхгүй одоо болж хурж байгаа юм шүү. За 3-дугаарт орон сууцны үнийг одоо үнэн зөвөөр нь бичих хэрэгтэй гэж хэлсэн тийм үү. Тэгээ дараагийн зүйл бол 4-дугаарт орон сууцыг хүлээж авч үзэхдээ одоо талбайг бол метр квадратын талбай хэмжээг бол заашгүй шалгаж авах хэрэгтэй. Энэ юутай уялдаж холбогдож байгаа юм гэхээр иргэний хуулийн 255-ийн 1-1 заасан шалгаж авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэдрэнгийн бие байдлын доголдлын талаар гомдлын шаардлага гарах хэрэг алдна гэдэг бол энэ талаар ярьж байгаа. Тэгэхээр ямар ч орон сууцыг худалдаж авч байгаа тохиолдолд та байр хүлээлцэх актыг хийхээс өмнө эдгэрэнгийн хүлээж авч байгаа актыг одоо үйлдэхээс өмнө зайлшгүй орон сууцны талбай хэмжээг хэмжих одоо эрхтэй тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниар хэмжилтийг хийлгээд одоо хэмжилт хийх замаар орон сууцын одоо доголдлыг шалгах замаар орон сууцанд орох нь одоо хамгийн гол үүрэг болж байгаа юм шүү. Ингэжиж орсныхаа дараа та одоо метр квадратын зөрүүтэй орон сууц судалдаж авч байгаа тохиолдолд түүнийхээ зөрүүний төлбөрийг мөн дээрээс нь бас хохирлыг шаардах хэрэгтэй болж байна. За энэ хохирлтой холбоотой асуудлаар бол зарим иргэд маань одоо ипотекийн зээлээр, банкны зээлээр, банк улсын зээлээр одоо аливаа төрлийн зээлээр одоо аливаа төрлийн орон сууцыг худалдаж авч байгаа. Тэгэхээр орон сууцыг худалдаж авч байгаа зээл маань өөрөө орон сууцны метр квадраттай холбоотойгоор гардаг учраас метр квадратын зөрүүтэй байгаа бол зөрүүтэй хэлбэрээр орон сууцны хохирлыг одоо бас шаардах хэрэгтэй. Тэгээ энэ тал дээр бол бас хууль эрх зүйн мэрэгчлэнээс одоо дэлгэрэнгүй авалгаа мэдээлэл аваарай. Одоо би энэ дугаараараа цухас дурдаад өнгөрье. За худалдан борлуулсан дараагийн зүйл бол 5-дугаарт худалдан борлуулсан орон сууцыг бартерын журмаар авч байгаа тохиолдолд бартерын одоо худалдагчаасаа яг хууль ёсны өмчлөгч нь үнэн үгүй юу? Одоо бартераар ирээдүйд таны өмчлөлд ирэх боломжтой юу? Өмчлөх эрхийн гэрчгээ яг таны нэр дээр гаргахад асуудалгүй юу гэдэг үүднээс худалдагч талынхаа одоо бартерын гэрээг нь харж үзэх хэрэгтэй шүү. Хууль ёсны гэрээ байна уугүй юу? За хууль ёсны гэрээн дээр компани байна уу, иргэн байна уу? За иргэн маань өөрөө компаниа нь өөрөө хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулаад гэрээ байгуулсан байна уу гэдгээ бол маш тэргүй үеийн шалгах хэрэгтэй. За 6-дугаар хамгийн сүүлбэр гэрээ байгуулах үедээ нэмэлт засвар оруулахаар тохиролцсон бол тус нэмэлт засварыг гэрээн дээр заавал тусгах ёстой. Одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр иргэд маань өөрөө одоо их орон сууц худалдаж авахдаа маш их өргөн хүрээнд өөр хэлбэрээр байгуулдаг болсон байна. Өөрийнхөө хэрэгцээ шаардлагатай тохируулаад орон сууцны засвар үйлчилгээ хийгээд ордог болчихжээ. За тэгэхээр одоо хоёр өрөө орон сууцнда нэмэлтээр одоо засвар үйлчилгээ галт тогоог нь одоо галт тогоог барууны дизайнаар унтахын өрөөг нь болохоор зүүнний дизайнаар хийя гэж зохирч байгаа бол заавалжгүй нэмэлт тохиолгоо гэрээн дээр тусгуулах ёстой юм шүү. Тэгээд эцэст нь хэлэхэд орон сууцыг бол хүлээж авах актн дээр одоо яг актн дээр орон сууцыг хүлээж авахдаа яг таны хүссэн орон сууц энэ актн дээр бичигдсэн байна уу, бичигдээгүй байна уу? Таны гэрээн дээр тусгасан орон сууц маань актн дээр яг бүрэн бүтнээр биелэгсэн үү, бодит байдал дээр таны хүсэж исэн гэрээн дээр бичигдсэн орон сууц ирсэн үгүй юу гэдгээд шалгаж авах үүрэгтэй. Тэгээд шалгаж аваад үнэхээр нэг зарим нэг зүйл нь гэрээн дээр тусгаснаас өөр байх юм бол жишээлбэл метр квадрат, жишээлбэл сонхны хийц, одоо амлага, дам нуруу
одоо өөрөө хоорондын тасалгаа тий паркет одоо энэ болгон маань өөр их юм бол та одоо даруй мэдэгдэж энэ одоо шаардлага гаргах хэрэгтэй. Тэгээд энэ удаагийн дугаараар бол бид нэр энэхүү одоо машин орон сууцтай тулж одоо бас их одоо гарч байгаа кейсүүд дээр холбоотой одоо зөвлөгөө мэдээллийг өглөө би надад та бүхэнд энэ удаагийн дугаар маань хурж дууслаа. Тэгээд таны мэдлэгч бяцхан цолтгоо одоо мэдээлэл одоо зөвлөгөө олж утсан бол бас талархаж байна. Тэгээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяр та.